тэр амар сүрхий асуулт төр хэлж өгчдөр би юу бодож байсан бэ? За. Миний ихний асуулт. Хамгийн сүүлд юунд хинд хамгийн их атаархсан бэ? Яагаад? Атаархсан бэ? Тэгээд юунд юм уу хинд зүгээр аль нэг сонгож болох. Би ер нь бол хүнд атаархдаггүй. Яг одоо бүр яамаа гэ зүгээр яг ам дээр надад гарч ирдэг бол тэгтээ зүгээр бодоод яваад байдгүй. Тэр өстой ямар гоё, тэр өстой яаж чадчихна энэ төр гэдэг ч юм уу. Тимлээс нэмлээсэн гэж юус боддгоо зэ. Зүгээр яг тэр үедээ ямар гоё энэ төрийг миний ам дээр гарч ирж болно. Гэхдээ тэгж чин зүрхнээсээ тэгж боддгоо. Тэр мартчихдаг заяа. Гэхдээ яг энд орчихсон би зүгээр ингэж одоо энэ гадаа би ингэж суугаад сандал дээрээ суугаад ингэж ном уншиж штэ. Өдөр би гарч ном уншдаг байхгүй. Тэгээд тэгж явахдаа ингэж одоо ээж автайгаа хамт явж байгаа ингэ хүүхдүүд жоохон хүүхд харахад л авир гой санагдав. Би ч гэсэн хүүхдтэй бол нэг тийм цагаахан тэр бол цагаахан атаалах. Оо. Зя миний хувьд гэх юм бол би гэтээ яг өөрийгөө нэг тийм амар атархдаг хүмүүс гэж боддгоо байсан. Гэтээ яг уу атархдаг хүн гэдгийг хүлээж зөвшөөрсөн. Тэгээд тэр нь болохоор бас учиргүй тийм байх тэр тийм эдийн ч юм уу шанлын ч юм уу тиймэрхүү зүйл биш. Тэгээд одоо яг сүүлийн үед нөгөө нэг фокуслаад байгаа зүйлсүүд дээр л тэгж байгаа. Яг ингээд гой биетэй хүн харахаар гоё байсан. Надаас би бүрээс фитнес хийх юмсан гэдэг. Шууд ингээд ямар гоё юм бэ гэдэг өөртөө ингээд цаг зарцуулж байгаа тийм хүн. Тийм. Ер нь бол гоё шүү дээ. Яг тийм хүмүүсийн блог өтер үзэхээр яг тэрэнд ингээд нэг тийм атархал төрөөдөө би хурдан хийя гэдэг юм төрөөд байгаа. Зя. Чиний асуулт амар гоё юм. Надад зөвхөн чат GPT-г өгсөн юм шүү дээ. Чи яг хаана өссөн бэ? Тэр газар ямар онцлогтой байсан бэ гинэ? Би болохоор Хөвсгөл аймгийн Галц суманд өссөн байгаа. Тэгээд яг онцлог нь хэмэл нэг суманд өссөн болохоор тэгээд тийм ингээд 10 жилээ төгссөн болохоор яг ингээд яг сумын амьдрал ямар байдгийг мэднэх юм уу? Тэгээд тэр чинь уул нь бол ингээд 4-5 хүнтэй ч гэсэн тийм амар жижигхэн санагддаг. Ингээд нэг тийм тийм бүгд бие бинийгээ танин тэгээд нэг тийм суманд нууц байхгүй ч юм шиг тийм нэг тийм ховж бүх юм ингээд таран ч юм уу. Тэгмүүдээ ингээд нэг тийм одоо нэр нүрээ алдахад амархан ч юм уу. Тэгээд нэг муу явуул угаасаа тэгээд тэр чигээрээ муу юм шиг ч юм уу. Тэгээд алдах хэрэггүй юм шиг. Эсвэл ингээд нэг тийм сайн эцэг ихийн хүүхэд байх нь бас өөрөө эргээгээд нэг тийм бас хариуцлага өгч юм шиг. Танай аав ээж чинь тийм байхад чи ингээд тий эцэг ихэд их өстой. Тэр хүн чинь зөвхөн өөрийнхөө амьдралаа л амьдарч байгаа юм шиг. Тэнгүүд нэг тийм амар хайр цэглэгдсэн. Тэгээ нэг тийм тойроо жижигхэн юм шиг санагддаг. Тэгээд бас хөдөө өссөн болохоор ямар ч гэсэн нэг тийм малчин ах уу тэр соёлыг бол гаргахгүй мэднэ байх гэж боддог. Тэгэж боджээ. Би болохоор Увс аймгийн Улаангов суманд төрж өссөн. Надад хамгийн гой санагддаг зүйл бол манай нутгийн байгаль. Шууд одоо гэрээсээ гараад харахад тэр чанбан улаавал харагдана. Тэрний цаана бүр ингээл яг ингээд зураг шиг заяа. Ингээл өнгөөрөө ингээд алгалсан. Тийм одоо уулууд харагддаг байхгүй. Тэгэл мөнхийн цэнгэр тэнгэртэй. Цэнгэр тэнгэрийн орон ингээд дуу байгаа шүү дээ. Тийм жавхлангийн. Тэгэл байглаараа ер нь хүнийг санахаас илүү баг байгалыг нэг сандаг. Тэгээд тиймээс нөгөө өнгөрүүлжсэн туршимжууд их болохоор тэгээ манайч бас аюул нуурууддаг шүү дээ. Тэгэл жилийн болгон явдаг, ээж автайгаа явдаг, найзуудтайгаа явдаг. Тэгэл тэр бүх туршимжууд ингээл бүгд байгальтай холбоотой юм чинь. Би яг ингээд нөгөө сумынхаа онцлогийг тэгж боддог гэсэн байхгүй. Манай сум хичнээн ингээ хөвсгөл гэж хариалагдж байгаа ч гэсэн бүр нэгээ тайг биш. Тэмүүтээ яг бүр ингээд нэг хээр хангаа биш. Тийм холимогдоо ингээ мод байвал байгаа байхгүй газараа байхгүй. Тэгэж бодоод нэг онцлог байхгүй юм л уу гэж тэгэнгүүт нөгөө их сургуульд ороод яг ар хангаа ингээ өгөө дээр ингээ байдлаа үзсэн чинь ингээд
яг талд би тэгэж амьдарч үзэж байгаа байхгүй. Жинхэнэ аргал гэж үзэж байгаа байхгүй. Би чинь ингээ бодол төлдөг хөхөд. Тэг аргал шүү дээ. Тэг аргал маргал чинь би ерөөсө түүхгүй өссөн хөхөд чинь яг аргал түгээл тэгээд 10 хоног гут би явж байгаа юм. Би чинь бас юмтай газрыг хөхөдөөсөн юм. Биш танаач мөнтэй. Тэгэнгүүтээ ингээл яг тал газар чинь салхин хүртэл бүр тэгэл авч ийж гэдэг яах гэж. Манай нөмөргүй шүү дээ. Манай тийм чинь нөмөртэй шүү дээ. Тэгэнгүүт хинтэд байсан чинь бас ингээд нэг одоо би чинь ингээд баруун руу гараад явдаг юм чи яг хинтээ рүү явсан чинь ингээд торох юм байхгүй ингээл тал гайхаад уулнаа гэсэн чи тэр штэйгээ тэр бүр манай нэг довшиг юм үзүүлээ гайхаад тэгээд тэр хүмүүс яг тэр хүмүүсээ бодлоо уулаа тэр чи хайрхан тэгээд дээдлээ нэгмүүд за тийм нөгөө хүн хүний яг бас өссөн газар өөр хийх шууд ингээд тэндээс ойлгоод хэлж байгаа юм чи тийм бас зя миний болохоор ямар үед хамгийн их хайрлуулсан мэдрэмж авдаг вэ? Нөгөө хүн болгоныг хайрын ерөнхийдөө ингээд нэг 5 хэл байна гэдгсэн шүү дээ. Тэрний ямарчсан надад байдаг нэг 2 3 хэл байгаа заяа. Надад болохоор ингээд үйлдэл хийвэл яг жимс идэхөө. За. Баярлалаа хэрэггүй чи. Үйл хийвэл надад гоо санагддаг. Тэгээд ингээд миний яг ингээд сэтгэлийг би одоо тэр хүнд гаргаж байгаа сэтгэлийг минь ойлгоод буцаагаад бас надад тэр сэтгэлийг өгөх гоо санагддаг. Одоо жишээ нь миний үнэт надад үнэтэй зүйл рүү одоо ингээд халдгууч гэх юм уу одоо тэгээд хэл хязгаартай байж чаддаг гэх юм те миний эмзэг сэдвүүр ингээд арайд идэггүй ч юм. Тиймэрхүү л юм байвал яг би яг үнэхээр хайрлаж байгаа юм байна гэж мэдэрдэг. Тэгээд ер нь ингээд надад намайг ингээд хайрлаж байгаа хүмүүс л дандаа ингээд санаа тавьж чи яаж ингэж тэгэрээ ингэрээ гэл дандаа л тэгж ирсэн манай ээж тэгэл одоо манай нөхөрч гисэн. Тэгэл байнгын ингэрээ тэгэрэг тэр болгоно л гоё санагддаг шүү дээ. Чиний хувьд миний хувьд болохоор хайрлагдсан мэдрэмжтэй. Яг тэр хайрын 5 хэл дээр болохоор би хүрлцэг амар дуртай. Тэгвэл одоо яг ингээд найзуудтайгаа уулзсан бол ер нь ихэнх нь би л тэгээд байдаг юм шиг санагддаг. Ингээд хүн хүнийг очиж тэрвэрх гээд байдаг. Одоо ингээд зүгээр өдөр ингээд уулзах гэх юм бол очингуудаа ингээд тэрвэрж авчихгаад тэгжээж ингээд нэг тийм дотн юм шиг яг тэгж гоё санагддаг. Тэгэнгүүтээ яг ингээд нэг тийм ер нь хүрлцэх гоё. Хамгийн тэгээд магтуулах амар дуртай. Гэтэ бас учиргүй цаасан мадлага өмсөхгүй ч гэсэн ямар ч байсан нэг тодорхой хэмжээнд магтаад тэр урмаар ер нь ингээд цааш хавдаг. Чи ингээд болоод байгаа шүү. Яг ингээд тодорхой юм дээр хэлвэл цац нэр мэ болоод байгаа юм шүү дээ. Ер нь аль болох нэг тийм өөрийгөө чамладаг төрөл юм болохоор нөгөө талаас бас баланс барих гэдэг юм байна. Тэндээс бас хайрыг мэдэрдэг. Окей байна. Чи бата ямар мэрэгчлээ хүн болохыг хүсдэг байсан бэ? Атест өннөр нь тэгэндээ яана. Яг ингээд 5 дахь ингээд яг төгсгөө тонхны ирсэн чинь багш ингээд бид нэрийг юм цаасан дээр юм бичүүлж авсан байхгүй. Тэгээд тим дээр бас нэг тодорхой асуулттай байсан баха. Тэгээд тэднийг ямар ч байсан багш хурааж аваа, багийн багш хурааж аваад тэгээд хадгална л гэж хадгалсан байх. Тэн дээр би ингээд тэгээд багийн багш болно гэж ямар хөөрхөн. Тэгээд яг тэр 5 дахь ангид надад шинэ орж ирсэн юм ингээд баг хаалтан дотор л хийсэн баг. Жүжигч. Яг тэр үед нэг кино тиймэрхүү телевизээс л болсон баг. Тэгээ одоо яаж жүжигчин гэж бодсон юм бол яг тухайн л тэр 5 дахь анги бодлоо. Тэгээ 6 мургаатай бол би жүжигчин гэж бодоагүй. Яг тэр 5-д нэг юм нөлөөсөн баг. Би болохоор багтаа эмч болол гоё юм байна. Манай ээж чинь сүлждэг. Манай нахцууд бүгдээрээ баг эмнэлгийн хүмүүс байдаг байхгүй. Тэгэл эмч болол айгүй гоё юм байна. Хүн эмчлээл гэдэг хэл. Бодвол ээжигээ харж байгаа шүү дээ. Тэгж бодоол. Тэгж жагаад тэгээс үүлдээ хуйлж болол. Тэгээс үүлдээ шал өөр юм дээр буулаад байна. Тэгсэн чинь өнөөдөр юм байна. За. Зя. Дараагийнх нь болохоор
чамд тохиож исэн хамгийн азтай зүйл. Тэгэхээр энэ болон азнуудаас бас дэш гарч ирэх юм шиг. Хамгийн азтай зүйл үү? Би бас энэ асуултууд ерөөсөө бодоогүй шүү. Би одоо зэрэг бодоод байгаа шүү. За. Окей. Миний хамгийн азтай зүйл бол миний нөхөр хаа. Гэж бодож байна. Бид хоёр уулзахгүй өнгөрөх бүр хар мянган шалтгаан байсан зав. Зөндөө тийм зөвлөгөө зөндөө байгаа зав. Гэтэл бид хоёр уулзсан байхгүй. Гайхалтай. Шал өөр хоёр ингээд одоо газраас нийлээд шал өөр төсөөлөггүй гэж хатан нэмсэн байхгүй. Тэгэл бид тэрийг хувьд ойлно л гэж боддог. Миний аз заах л гэж боддог. Тэгээд хамгийн гэж байгаа тий. Хамгийн бол нөхөрлөх. Тэгж бодож байна. Тийг юу гэж бас хаяа боддог бэ? Яг төрсөн өдрийг гэж боддог. Нэг сарын нэг нь. Тий. Хэрвээ би тэгээд бүр тэр нь нөгөө яг 12 сарын 31-ний яг ингээд нэг өнгөрч авах төрсөн байгаа байхгүй. Тэгэнгүүт бүр ингээд тий. Тэгэнгүүт ингээд ороод ирсэн бол би ингээд шууд өөр үе рүү ороод өөр ингээд нэг тийм миний хувьд бүр шал оноогоор явах байсан юм шиг санагддаг. Тийм байна. За ямар төрлийн амралт чамд хамгийн гой санагдав вэ? Жишээлх нь бол одоо мөрөөдөж болно л доо. Эсвэл явж исэн ч хийж болно. Далаа ирээг эсвэл ингээд ууланд алхах гэдэг ч юм уу. Эсвэл хотоор ингээд зугаалах гэдэг ч юм уу. Одоо тий. Ер нь би айл болгохны тийм аниргүй, чимээгүй яг байгальтай амир ойрхон байхыг хүсэх баг. Яг мөрөөдөн хэмэл би яг далайл үзмээр юм. Тэг бүр яг хизээний шүү дээ өглөөх томоогоо нэг тийм далайн хармаар байгаа. Тэгээд яг явж байсан гэх юм бол уулан талах ч бас л гоё штэ. Шингэн тий. Тий. Эсвэл өөрөө хангаа хөгцөж болооч тэр. Харин тий яг бас тэр нөлөөлдөг хаа. Тий нөлөөлт юм байл нөгөө хэрийн дадлахаар явсан чинь ялцчих юм гэл төө тэр уул руу чи юу өстэй нэр ингээл харангууд яг тэр амгаар ялгараад тэгэнгүүтээ ингээл манай найз бид хоёр зүгээр ингээл хамгийн түрүүнд гарцсан. Янгууд ингээд доор үлдсэн хүмүүс нь ялцчих нөгөө уршаа. Яг тийм хад чулуунд тэгж явж өсөөгөө. Тэнгүүд харахгүй л байхгүй нэр өдөө тийм ингээд өсөөгөө. Тэр байна. Миний хувьд бас тийм уултай, устай биш бас хангайл хөөхт юм чинь. Алтай нурууны хөөхт юм чинь. Тийм газар айлуулахгүй. Зя. Тэгэнгүүт цахим орчиндөө харилцаагаа хэр эрүүл гэж боддог вэ? Хуваар уу? Хуваар хийж байгаа дэл эрүүлэх юм уу? Тэгвэл өөрөө. Би өөрийгөө 90% эрүүл гэж боддог. 100% гэх шиг. 100% хийж чадахгүй. Гэхдээ би бол 90% эрүүл гэж боддог. Яагаад гэвэл дөнгөж Facebook чинь 14 нас хүрээд нэгд хэрэгтэй болдсон шүү дээ тий. Би яг тэрийг нь хүлээж аваад 14 дэх болж байсан байхгүй. Тэгэнгүүтээ тэгэнгүүтээ донтоод заяа. Facebook дээр донтоод бүр амар их пост бичдэг бүр. Одоо манай үеийн хан чинь бүр тийм байлаа шүү дээ. Манай одоо тэр одоо манай үеийн бүх хүмүүс тийм амар Facebook амар хэрэгэлдэг гэсэн Messenger аягүй хэрэгэлдэг. Тэгээд аягүй чих чаталдаг ч гэсэн аягүй пост бичдэг. Тэнгүүтээ ингээ 247 тагт хэлээ гэж би. Тиймхүү reply гэ бүр амар их юм хийдэг заяа. Бүр хитрхийн идэвхтэйсэн заяа. Тэгээ би бүр миний найз бүр 5000 болоо заяа. Бүр найз хүртэл явуулж чадхаа болоод. Тэгээ бүр ингээ за одоо би бол энэ биш юм би үнэхээр донтсон юм байна гэд. Тэгээд би тэрийг хасаа заяа. Хэдэн шүн баг 3-4 шүн жингөө өдөр жингөө ингээд хасчихсан. Тийм болов юм. Хассан заяа. Тэгээд ингээд хасаал одоо хүртэл би ингээд хасаал явж байгаа заяа. Одоо би бол надад зөвхөн ингээд таньдаг мэддэг нэг 60 хүрэхгүй хаа минь. Тийм нэдтэй заяа. За Facebook-ийн хувьд бол тийм, Instagram-ийн хувьд бол би угаасаа цөөх хүмүүс яг тагтаа тэгээд хэрэгтэй аюудаа л тагтаа. Надад тийм ухаан санагдсан ч юм уу эсвэл ингээд харьцуулт ингээд боддогоор тийм хөргөнд тагтаа.
Тэгтээ бас надад нэг бас нууц байгаа. Тэр үлдсэн 10% нь болохоор надад өөр 2 хаяг байгаа. Нэг нь болохоор би нөгөө айгу бейкинг хоол энэ төр хийх дуртай болохоор хоолны өөрийнхөө би хоолныхаа юмнуудыг постлдог. Тэгээд тэр хоол хийж байгаа хүмүүсийг ингээд дагдаг тийм хаяг байна. Дараагийнхан болохоор зүгээр ингээд би уг нь скин кернийхаа юмыг юу гэж бодоод постлдаг тийм хүн болъё гэж бодоод нээжсэн байхгүй юу. Тэгээ одоо тэр скин кернийхаа юмнуудыг бас дагдаг. Тэгээд бас гоё ихчнэр дагдаг. Би баг эрэгтэй хүнийг дагдаг юм байна. Нэг бодоод байсан чинь. Тийм болохоор би 90% ирүүл гэж бодсон. Би хүн stalker хийдгүү. Уусандаа хэрэг байхгүй яагаад гэвэл би нөхөртэй болохоор. Тийм. Тэгж боддог. За тийм юм. За чиний хувьд? Миний хувьд би одоо түүхээ нэгэндгүй ярьж өгөө юу? За. Яг л би яг үнгээ би ирүүл гэж хэлмээр байгаа ч би бас ирүүл биш аахгүй юу? Нэг тийм яг одоо энэ чинь бас нэг тийм хөтөлтэй арга байл штэ. Нэг яаж хөтлөх нэг тийм чиг хандлага өөрийнхөө хэм маягийг олоогүй байгаа байхгүй. Тэгээд олохын тулд бүр ингээд амар олон санчдаг. Одоо Facebook дээр бол угаасаа миний орон зай тийм угаасаа байхгүй. Би тийм хөлөө олъё ч гэж боддоггүй. Яг л зүгээр ингээд ах дүүгээрээ ч юм уу нэг тийм намайг те зүгээр батагийн охин гэдгээр нь хүмүүс яг хараад тэнд байхад л үднэс тийм тэгээд орчдог. Тэгмүүдээ Instagram болохоор би яг ингээд 10 жилдээ гэтээ бас тийм дунд ангимдаач бараг нэг үг баха. Ахтах ангидаа нэгээд тэг яагаад ч юм мэдгүй. Гэтээ тэр яг ингээд нэг сэтгэл санаатай холбоотойсэн баг. Би яг ингээд жил дуусах болгонгууд ингээд яг найзуудаа зэгцэлдэг байсан. Тэгээд дагсан хүмүүсээ яг ингээд шигшж байгаа буцаж ингээд бүгдийн найзлал ингээд байхгүй болгож хасангуудаа яг ингээд одоо он гарангууд буцаж ингээд найзуудаа дагдаг ч юм уу. Тэгэнгүүт миний хувьд болохоор тэр нэг зэгцэлж байгаа ингээд хэлбэр байнгут манай найзуудад гайхаш амар тийм сонирн байсан гэсэн. Яг яах гээд байгаа юм бол гэдэг тийм. Тэгэнгүүт яг миний хувьд болохоор нөгөө сэтгэл санаа нэг унд зайлсаад ингээд юм аа. Харин тий би өөртөө ингээд тгээс хэлэх гээд байгаа царай л. Тэгэнгүүт одоо манай найзууд ингээд нэтлэмжүүлээ яг ингээд саяхан л хэлж байгаа. Тэгсэн чинь ингээд үгүй чи тэгээд бүх хүнийг хассан хойноо ингээд ангийнхаа бэлгийг хасааг байгаа байхгүй юу гэдэг тэгж мэгэж байгаа байхгүй. Сайн найз чи хасгцсан үргэлжлэл тэр байсан гэж би ингээд яасан юм болоо гэдэг ингээд гайхах. Заримдаа сүлжчихдэг юм шиг л шүү. Тийм. Тэгээд гэтээ тэр чинь уул нэг олон биш нэг 50 байв хүн. Нэг л нэг хасаад бус нэмж байгаа л асуудал. Би бас тэгжсэн юм биш үү? Наадах чи ярьсан чинь. Бас яг ингээд сэтгэл санаагаараа унахаараа. Гэтээ би нэг удаа л тэгжсэн. Би ихтэй тэрийг яалтчгүй нэг 3 жил мэлэл хийсэн санагдсан. Чи бүр дадлал. Тэг яг ингээд тэгээд яг намайг найзууд маань мэддэг. Тэгээд тэрийг яг ингээд за энэ маань шинжлэх гээд байна гэдэг ингээд. Тэгээд би уул нь өөрийгөө тэгж тайлбарлах гэж хичээгээд ч гэсэн бас тэрийг өөрөө ойлгохгүй шүү дээ. Тэгээ яг сүүлийн үед бол байсан. За уус зүгээр ингээд дагаар нэмэгдэж хасагдал тэрийг явж л байх зүйл юм. Энэ дээр би нэг хач болохгүй юм байна гэдэг. Тэгэнгүүтээ би ингээд юу хий хүний стори үзэж чаддаг. Тийм үү. Зүгээр үзэхгүй гэд үздэггүй биш зүгээр л би үздэггүй ерөөсөө. Тэгэнгүүт за бусад хүмүүс нь бол хамаагүй шүү дээ. Одоо миний ингээд одоо ямар хөөр хийх ч вэ гэж хардаг, ямар хөөр авах вэ гэж хардаг хүмүүс хамаагүй. Би найзтай амьдралаас хоцорчдөг байхгүй. Тийм шүү дээ. Хүмүүс ингээд стори. Тэгээ хүмүүс ч ингээд тэглээ англиэд тэгэнгүүт яг дараа нь тэр сонингоо ярангуут би үнэхээр ингээд тэр нь одоо үзэж болохгүй шүү дээ. Ингээд яг ингээд шүү дээ. Тэгээд би яг ингээд яг сүүлийн яг 1 жилийн хугацаанд ч юм уу ингээд зорж үзэж чадсан ингээд яг ингээд харж байгаа манай тэрний амьдрал юу болж байгаа. Гэтэ яг өдөр болгонд хийж чадахгүй ч гэсэн хаяа яг ингээд юу оруулсан байнгут нь ингээд юу болж байгаа юм бол ерөөсөө тэн дээр тийм. Тэгмүүд ингээд энийг бодохоор ирүүл биш юм шиг санагдаад байна. Би хүний стори үзэх харин тэстэй байх. Эсвэл би нэг хувийн амьдрал гэж бодоод байт юм уу гэдэггүй. Тэгэнгүүтээ яг 2 жилийн өмнө бүх юм ингээд юу яагаад хоолных нэг болгоод тэгмүүдээ ингээд бичдэг нэг болгоод тэгмүүдээ юу яадаг хөдөлгөөн хийдэг нэг болгоод тэгээ яг хувийн нэгийг хөдлөөд 4 хаяг тэгэнгүүтээ дахиад нэг нь болохоор найзтайгаа хамтраад яг ингээд оюутны байранд амьдарч байгаа тэр амьдралаа харуулах яг оюутны тэр одоо амьдралыг харуулах маягаар нэг ингээд хамтарсан хаяг хөдлөөд 5 хаяг тэгээ би бүгдэн дээр нь ингээд яг явдаг гэсэн заяа. Тэгээд тэрийг ерөөсөө ингээд сард нэг хийхгүй яг ингээд 7 хоног ингэж байдаг.
хичээл болгож юу? Тийм. Тэгээд хичнээн гэж ажил болголооч тэр хизээж авахгүй. Яг л яг миний хүрээллийн 1 10 хүн л тэр юмэг нь уул нь хийгээд байна гэдэг юм л харна. Тэгэнгүүт яг гээд ирүүлэр тэрийг хийсэн бол ядаж нэг дээр нь ч юм уу 2 дээр нь л үлрээ штэ. Тэнгүүт ингээ хит олон болох юм байгаа нь бас асуудалтай харагдаж байгаа байхгүй дараа нь харахгүй. Тэгээд тэрийгээ би яг өмнө жилийн 100 ингээ за бүгдийг нугасаа ингээ амарсан дуусгаад. Угаасаа тэгээд дараа нь бас болов болно л үзгээ. Тэгээд орхисон. Их сонирхолтой. Тэгэхээр би яг үнэндээ ирүүл хүн биш гэж. За сүүл үзсэн хамгийн сонирхолтой кино эсвэл цуврал шоу төлөв одоо юу гэдэг юм. Юусэн бэ? Таалагдсан уу? Би одоо юу гэж байгаа байхгүй юу? Би ч бас нийлээ хожуу мод яадаг хүн нөгөө гитар цаг үедээ алхдаг хүн. Тэнгисийн дээр 24/7-ог би яг одоо 1-р үйлрлийн одоо үзээ явж байгаа. Тэгээд би бүр ингээ гайхаад. Тэгэл яг нөгөө нэг аль үжиний хүмүүсийн яриад өнгөрсөн зүйлийг би одоо ингээ тэгээд исэн биш үү гэж ойлгож байгаа. Гэтэ би яг Солонгосын холбоонд би амар дуртай. Тэгээ Монголынхыг үзсэн чинь би бас амар гайхсан. Сэн өөр гэсэн ч үү? Тийм. Ингээд миний бодлоор ингээд тэр нөгөө Солонгосын холбоорыг үзэнгүүт ингээд текст болгоно нь ингээд нэг тийм амар суралцмаар санагдаад байдаг хгүй юу? Нэр ингээд эмгтэй хүний талаас ингэж бодож болох юм байна, эрэгтэй хүний өнцгөөс ингэж бодож болох юм байна гэд хүн нь өөр. Тэгэл нөгөө нэг угаасаа тэр хийж байгаа юм уунаас нь зүйлэл. Тэгээ ингээд Монголыг үзсэн чинь ингээд гайхаад. Тэгээ сонирхолтой байсан. Чиний хувьд би юу н амжилттай тэгээд их сургууль орооч гэсэн үг драма үзчихсэн л та. Гэхдээ сүүлийн 1-2-3 жил үзэх тоон амар багассан. Одоо бас насных ч юм уу. Тийм зүгээр л яах вэ? Юуха болцсон юм бэлээ. Одоо нөгөө тийм үлгэрийн юм төсөөлж чадхаа болцсон юм. Гэхдээ уг нь одоо ийм бол гоё доо гэж боддог гэсэн бол одоо бол зүгээр тэрийг ингээд үзээд ямар хөөрх юм бэ? Нэрэл гоё маа энэ гэж бодоход бол зүгээр. Тэгээд би үзээгүй юм байна. Одоо нөгөө нэг шуугуулаад байгаа драма одоо их нөгөө 2 англи үзсэн байна. Тэгээд би бас нөгөө шоуны төлөвлөлт дээрээс үздэг. Монголын шоу гадаадын шоу. Тэгээд нэг үзээч гэж бас нэг бодохгүй л. Тэгээд цаг нь болов уу? Ямар санд би отто гэж хэлийг үзээд байгаа юм байна шүү. Харин тийш тэгэж үздэг. За тэгсэн чинь ихэвчлэн юунаас болоод шүн нойрч болчдаг вэ? Нэгдүгээр тал би их нойрсдаг. Гайхалтай. Би маш хэрэн хурдан унтдаг. Үнэхээр миний амар их нойр хурж хүн юм ярьж байхад одоо манай нөхөр юм ярьж байгаа гэсэн боддог. Гүн чи өсө чадвар юм байлээ гэж ингээд олонний дороод мэдчихэж тиймээс. Гэхдээ ингээд санаа ингээд зовоод нэг юм санаас авчих жоохон нойр бүрхгүй байх талтай юм байлээ. Бас жоохон ингээд одоо жишээ нь нөхөртөө одоо харьцдаг байхдаа, өргөдөг байхдаа муудалцах юм бол би болохоор ингээд шууд тэр асуудлаа ингээд шийдчихэж дараагийн юм явах гэдэг гэсэн. Заавал ингээд шийдэж одоо ингээд эвлэрээ. Одоо ингээд юм ярилцъя гэдэг. Тэгээд би тэр байдлаараа явахаар айгүй хэцүү. Тэгээд би болохоор ингээд нөгөө хүнтэй ширтэй явах одоо нөхөртөө ингээд муудалцаад битээр нүгасаа тийм зарчмаа заяа. Орондоо орохдоо тийм муудалцсан бүх юм мартаад эвлэрээд орохтой. Орон дотроо хідээж тэгж явахгүй. Одоо муухай шүргээс байхгүй. Тэгээд тийм болохоор тийм жоо маргалдах юм байвал бас жоохон нэрвэхгүй байна. Тэгээд одоо бол тэгэхээр болсон л доо тэр нөгөө нэг бацсан баг та. Нилээн дээрийн явдлыг ярьж байгаа. Дээр явдал шүү. Тэгдэг байсан бай. Төрөөс бусдаар бол нэг яахгүй. Уг нь нэг санаа зовл зовх юм гараад одоо манай найз гэх юм уу эсвэл манай ээж манай дүү гэх юм уу. Тэгж мэгэл яна тэр нэг тэгсэн гэсэн чинь яасан бол
яагаагүй юм бол бичээгүй юм бол юу болсон юм бол тэр жоохон бодож үл. Унтах цагаас 1-2 цаг ч юм уу тэгэл оршилж орондоо өргөл. Тэгж яал тэгэл ядарал унтсан би тэндөө. Тэг бүр яг нөгөө нэг экстрим тийм хуульдаг юм бол биш. Манай нөхөр бол амар экстрим. Миний болохоор би болохоор бүр ингээд зориулж өөртөө ингээд нойрыг холж яадаг. Одоо ингээд ер нь би бас өөрөө хорлдог гэсэн. Тийм ер нь тийм зориулаад хааныг хорлдог. Яагаад? Яагаад гэвэл тийм эсвэл 100% гүйцэтгэлтэй бас баймааргүй байхгүй юу? Үгүй гэхдээ миний бодлоор нойрон дээр би бол 100% л хавсан. Ер нь би ингээд яг 23 наслахтаа өөрийгөө хараад ангууд ингээд одоо өсвөр наснаасаа харангууд нэлээд ийм эмо төрлийн нэлээд ийм одоо тийм ямар ч юмнаас ингээд нэг тийм шаналл гуниглал болоод харж байгаа хэмжээний төрлийн хүн байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт тийм оройд амар их ач холбогдол өгөөл тэн дээр ингээд бичиж мичдэг ч юм уу тэгдэг байсан байгаа. Тэгэнгүүт одоо яг ингээд нэг тийм цэгцрээд эрэнгүүт ингээд эрэнгүүт үгүй наач ерөөсөө тийм хамаагүй юм шүү дээ. Наач намайг гонхлуулж чадхаар юм биш үү? Тийм наач ерөөсөө бүр тийм юм шүү дээ. Зүгээр эрүүл ухаанаар бодолтой гэд тэгэж болон заяа. Гэхдээ хаяа ингээд яг өө цаазаа окей нэг түр жах тэнэгсчихэлтэй. Жахан бас ганц 2 цаг тэгээ нойр ингээд ягаад илүү дутуу юм бодоод тэгчэлтэй гэж өөрийгөө яддаг. Тэгээд яг нэг ганц 2 цаг нь өнгөрч юм болсоо одоо унт гэдэг юм яг унтуулчихдаг. Тийм. Жахан гоё юм шүү дээ. Автомат юм шиг хэрнээ өөртөө бас жахан тэгэж яддаг. За хамгийн сүүлд сурж аваад сурсан тийм шин зүйлс нь ямар сони юм бэ? Эсвэл ямар гоё юм бэ? Би нэг сурчлаа гэдэг юм. Тийм байна уу? Зайсаа тэр юун дээр л тэгсэн. Сая нөгөө нэг өмнөх найз дээрээ очиод тэгээд хонхын юу ягаад манайх руу залах гэх тэгэнгүүт нь би залхуур хайгалахгүй гэсэн баггүй юу? Гадаа тэгсэн чи зүгээр ингээд конф дээр нь дарангуудаа шууд цаанаас нь спикерээр зүгээр шууд нөгөө нэг юутай болохоор ярьчих юм байлээ. Тэгсэн чинь би зүгээр ингээд манаас гэсэн бас залхуур хайгаад байсан. Тэр сонирхолтой байсан. Тэгээд өөрөө шууд тэгээ яаж авах гэсэн чи эндээс дуурайх гэж байна. Шууд хүнэн ярьсан болохоор. Би энд ирээд амар тийм жижиг хөөр зөндөө харсалж байгаа. Би энд ирээд харин сая нийт гэсэн бантан хийсэрсэн. Би ерөөсө бантан манах нэг амар идэгчгүй тэгээд ямар ч тийм өөрөө ямар хийх боломж өдр гарч байгаагүй. Тэгж байгаа манай нөхөр зааж өгөө. Тэгээд юугаад хийгээд гэсэн чинь ямар гоё юм гээ. Тэгэл зөндөө хийсэн. Бас болж шүү. Тий. Тэгэл нөгөө оноогоо өгүүлгээрээ өгүүлээл. Тэгээ одоо бас 10-10 үнэлгээ авсан л. Гэтээс хэлвэлсэн юм лээ. Бантан бол дандаа бүр амар бест байгаа юм. Тий штэ. Заримдаа жоохон шингүүрчин, заримдаа жоохон хөтгөрчин. Тий. Тэгээ гурил халагдaltaй байна тий. Тэгээ амар гоё надад амар тийм бясалгал хийж байгаа юм шиг аюу гоё санагдсан. Амар таалагдсан ба даа. Тэгээ би яг энэ бантан хизээ хийснээр хизээ эзнээс санахгүй. Тийм. Зүйлэн бантан гэж ütгөл. Тэгээ ер нь бол бантан ямрыг үл санаж л юм. Гэртээ л юм нэгдэл юм байна л та. Өөр газар ч уусан нэг хийх боломж байна. Болохоор. Байж та. Хоолны цэсэнд яг бантан байдаг юм байд юм болов уу? Байдаг үстэй. Байдаг ахахгүй. Энэ шүтэ байна. За. Тэнгүүтээ. За. Биеэрээ мэдэрч байсан хамгийн хэцүү үйл чи юу байсан бэ? Эсвэл савлан сайн юм асууж юм да. Би яг 2 дагалганд орж байсан. Нэг нь болохоор би хол ангид байсан. Тэгээд тэрийг би 9-р ангид таах болж байсан. Тэр бол бас жоохон хэцүү үдэлтэйсэн. Яг 38 юм хийжээд байгаа ч гэсэн тэрийг ажиллаж байгаа юм мэдэрсэн. Дараа нь болохоор сая би их сургуультай 3 дугаар курст хаа. Өөдгөө 2 жил өмнөдгөө 21 онд ямарсан. 21 оны 11 сард би олгоотод тэгээд орой тэр ч хэдэн цаг үед явсан. 8 цаг үед 1-р эмнэлэг рүү яваад тэгээд бүр амар өвдөөд өцөөр хагаад би бүр очроо ингээ хүлээсээр гад намайг хинч таагүй. Тэгэл очроо хүлээсээр хагаад өглөө би 9 цагт хаагаад орсон. Тэгэхэд би бүр мэдрэхэ байсан гэсэн өвдөлт.
Хитрхийг өвдөхөр мэдэрдгүй юм билээ. Тэгээд өглөө нь тэгээ яг ороод юусан чинь яг жоохон байж хаагах чинь. Арай зүгээр үү? Хаагаагүй. Арай хаагаагүй. Тэр л одоо санагдаж байна. Тэр өчнөө мэдрэхээ болсон байсан. Тэр бүр 12 цаг би эмнэлэг байсан. Тэгэж уус тийм удаан хугацаа юм чарахгүй шүү. Тий 12 цаг байсан. Тийм л. Болооч. Миний хувьд уус яг нэг аль би бас нэг тийм төрлийн юм ингээд нэг удах тусам ингээд нөгөө тэр нь мэдрэмж нь ингээд багасаал л юм байна. Ингээд жаахан одоо тэнгуүтэй нэг тийм сүүлийн 3 жил дотор байгаа юм ядаж тод мэдрэгдэх ч юм уу. Тэгэнгүүт тэг жоохон мартагдана л тийм. Жилийн өмнө би нэг шинжилгээний хариу аваад тэгээ ер нь л яг тэр шинжилгээний хариу ингээд миний шинжилгээний хариуг зөрүүлээд өгсөн гэсэн юм байлаа л да. Тэгээ би тэрийг мэдэхгүй тэрнээсээ шаналаад тэгээ нэрэн гэж үгээд тусаа ингээд гайхчихгүй. Шууд тэр шинжилгээний хариугаар миний амьдралыг өөрчлөлтөд байгаа байхгүй. Тэгээ би бүр ингээд амар шоконд орсон. Тэгээд тэр бол ингээд өвдөлтөн биш заяа. Тэгээ би тэр шинжилгээний хариу солигдсон гэдгийг мэдээд би бүр амар хүнсэн. Зүгээр ингээд сэтгэлдээ ингээд бүр ямар сайн юм бэ те ингээд яг зүгээр байгаа хүний амьдралыг шууд ингэчихэж байгаа байхгүй. Би бүр ингээд яг тэр хэд хоногт бүр ингээд бүр итгэж чадахгүй. Тэгэнгүүтээ ингээд зөвхөн цаашдын төлөвлөгөө хүртэл ингээд шууд өөрчлөлт болоод бүр гайхаж байгаа байхгүй. Яа. Тэгээд яг тэр шинжилгээний хариу биш байсан чи би бүр ингээд амар их хөлсөн. Хөөрхөж аваас ингээд би ирүүлгээл утчихж байгаа ч юусэн. Баярлалаа. Тийм. Тэгээд ерөөсөө ингээд аав ээж рүү цаацтай би хэвээр ирүүлээ. Йоо тэр л хэвээр амар сайн юм байсан. Гэтэ амар сонирхолтой заяа. Би ингээд уул нь ивэрүүл байгаа штэ. Гэтэ намайг хүн өвдсөн гэд хэл тэр бол харчаад эмчийн одоо ер нь бол буруу л дүгнэлт байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө жаахан хаад л одоо буруу хариуцлагагүй байдлаас болж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би бас амар сонирхолтой санагдсан. Хичнээн эрүүл байгаа ч гэсэн яг өвчтэйгээ бодсон чинь өөрчлөлт гарч эхлэх байгаа байхгүй юу? Тэр чинь болохоор плацебо эффект гэдэг нэг юм байгаа тийм. Тэр чинь бол ингээ хүний сэтгэл зүйтэй холбоотой одоо нөгөө нэг сэтгэл дагаж одоо ингээд бие идэрдэг ч юм уу эсвэл сэтгэл дагаж бие өвддөг тийм эффект байхгүй юу. Тэгвэл чи өвчтэй гэж хэлчих юм бол чи ингээд шаналал би үнэхээр өвчтэй юм өвтэй энэ тэнд өвдөд байгаа ч юм шиг санагдал тий. Гэтэ чи үн ирүүлнэ шүү дээ. Гэтэл өвчтэй хүнийг та ингээд сайжирч шүү, ирүүл болж шүү гэж тэнгүүтээ эсвэл одоо нөгөө яг антибиотик биш зүгээр витамин ч юм уу. Өвчтэй энэ бол маш хүчтэй антибиотик шүү. Энэ бол таны өвчнийг идгэнэ гэхэд тэгэхэд антибиотик уугаад тэр хүн идэгдэг гэж аахгүй. Тархин тийм процесс явагддаг. Чам тийм болсон юм байна л да. Хүчтэй гэж бодож байгаа юм. Харин бүр яг тийм юм бас. Тэр бол бас зурсан шүү. За хэрвээ ямар ч хязгаарлалтгүйгээр 1 жил амьдарч болох одоо газар сонгох юм бол аль төв рүү аль ус руу явах вэ? 1 жил. Хязгааргүй хүснээр амьдрна. Тэнд мөрөөдлийнхөө амьдралаар амьдрна. Шинэ Зеланд заяагаад хон ярилах юм. Зүгээр нөгөө нэг юм арал болохоор гэх юм уу да. Тийм. Тэгэнгүүтээ халуун болохоор нэг ш. Тийм. Эсвэл юу бодогдож байна? Би одоо нөгөө нэг юм божигнантай жил амьдарч үзмээрээ. Нэг юм асар шиг амар том хоттой. Тийм. Эсвэл ингээд нэг тийм яг байгалиных нь одоо нэг уйлал нь яг 2 ч юм уу. Шууд тийм. Шууд тийм өөрчлөлтүүд. Шууд тийм эрсдэс. Яг нэг тийм одоо ингээд байгаа 50 газар тэгж амьдрмаар хийсгээл л тэгж өссөөр. За чиний хувьд би 1 жил Швейцарт амьдарна. Бид бүх юм хязгааргүй юм чинь. Швейцарч амар үнэтэй шүү дээ. Тийм болохоор юу юм бэ те? Жил амьдрах юм чинь Швейцарт очиж амьдарна л гэж бодсон. Швейцар бол мөрөдлийн гоё юм шүү. Жинк үлэрэлтэй. Төрсөн зураг шиг л. Тэг. За. Зия. Хэдүүхтэй ална гэж боддог бай. Тэр ингээд солигдоод байт юм билээ. Би бүр эхлээд бүр ерөөсөө хөөхттэй болохгүй гэсэн. Хүнтэй суухгүй энэ төр гэдэг. Яг зөвхөн одоо ажлынхаа карьерийг хөөнө гэж боддогс мөхгүй. Ажил хэрэгч юм. Тийм байж агаад
нөхөртөөгөө ингээд яваад тэгээд уулзаад нөхөртөө болмоор аа шүү дээ. Тэр бодол нь орж ирээд тэгсэн чинь эхлээд тэр тохирлцсон юм билээ шүү дээ. Тийм, ер нь та хэдэн хүүхэдтэй болох юм? Би одоо хэдэн хүүхэдтэй болмоор юм гэл. Хоёр талаас манай нийлээд нэг шиг хүнд. Бас би бол ихээс гурлаа, манай болохоор зурулаа ахгүй. Тэр нөгөө олон би ч яах вэ нэг дээр ахта доор эрэхтэй төв. Тэгэл болоо. Одоо ингээл нэг нь байхгүй хахад хоёулаа гэлээ бас цөөхөн байгаа. Тийм цөөхөн. Тэгээд 6 шигтэй ингэж байна л гэсэн. Тэр шиг дундагчлаад за ядаж нэг би тэгвэл 2 хүүхэдтэй л байдаг гэж байна. 2 ч арай багт ш. Тэгээд нэг нь байхгүй хахад нэг нь яа. Алиа ганц хөвчгөл бол. Тэгвэл ядаж 3 байл. Одоохондоо 3 дээр л өгсөн. Тэгтээ мэдхгүй Ямар ч байсан тэгээд бодож байгаа гэж аа. Хүү охин том момент бодсон. Бодсон. За. Шууд хэр хүүхэдтэй болчих юм бол би ахиж хүүхэд гарахгүй гэж хэлсэн заяа. Гэтэ хэр хүүхэдтэй болчих юм бол тэр хоёроо том болгож агаад тэгээ дараа нэг дүү төрүүлж өгөх байх. За. Нэг хүүхэд гарч ирэх юм бол том нь эрэгтэй гасаа л гэж бодчих. Зя. Канаа нь болохоор дээр эрэхтэй бол хоёулаа энэ талаар нэг сухас яриад би тэгсэн чинь манай найзуудтай тэгээд би өстө нэрээ бас юу гэгээ тэрний дараа би бас бодож үзсэн байхгүй юу. Нэрээ одоо миний тэр талаарх бодол юу болж явсан бол тэгээд тэгсэн чинь одоо болохоор ямар ч нэг юм дөрөв дээр байгаа. За. Тийм. Би бас ингээд толмоор байгаа юм уу? Тийм. Би нэг тийм өнөр бүл дуртай. Нэг тийм бас яг хідүүлээ хідэн бинээ хараад бас тийм цөөхүүлээ тийм уур амьсгал жахан хүүтэн санагддаг. Тийм гоё дулаахан. Тийм л гоё гэж бодоод тэгээд том нь болохоор эрэхтэй. Хоёр дундх нь бол нэрээ ихэр эмэгтэй ч юм уу. Тэгээд бага нь болохоор хүү. Тэгээ яг нэг тийм айлын том эрэхтэй байвал бас үнэхээр яг нэг тийм юутайцлагтай, хариуцлагатай, тэгэнгүүтээ нэг тийм удиршинтэй болж ирдэг байхгүй. Тэгээд нөө насан явах хэрээр тэднийхээ нөмөрлж ягаад хүй хаа гэдэг юм байна гэдгийг ойлгож юу? Жүү. За. Чиний хувьд хамгийн мартагдашгүй аялал юу байсан бэ? Хаашаа байсан бэ? Хаашаа явж аялж исэн бэ гинэ? Мартагдашгүй аялал. Би ч нэг олон газраар явгээ. Тэгэл нэг манайс өмнө тэнд юу байдаг хгүй 30 км-ийн цайтай ч болов. Аршаан байдаг. Бүр сургууль байхдаа тийшээ бүр нугасаа жил болго ингээ аялалч юм байн тийшээ явна. Сүүл рүүгээ ингээд 11 12 дор дахиад тийшээ явна. Бас өөр угаас маршрут авах. Тэрэн шиг. Гэтэ яг одоо бодонгууд тэр бол гоё лсэн байхгүй. Аялал. Би сая тэрнээс өмнө аялал орж ирсэн байхгүй тэр. За тэр гараа явчихсан. За ямар ч байсан тэр юу халуусны ашаан гоё вэжтэй гэж бодогдол. Нэг тийм яг хөөрхөн хүүхдүүдээрээ тэгээ бүгдөө нөгөө аав ээжийн зөвшөөрлийг аваад тэнгүүдээ аав ээжийнхээ мөнгөөр яг тэгэж босгож авсан юм. За чиний хувьд? Миний хувьд юу нөгөө сая эрхийнхаа өмнө бид хоёр аялаад тэгээд юу нуур ороод хотоо моргон нуур гэдэг хэвгүй ойрхон. Тэгээд тэрний тэр хотын нуур дээр очиод тэгээд бид хоёр хойлохно заяа. Зөвхөн бид хоёр. Тэгээд нэг хоног би тойж бүр нуур түрээсэлсэн. Амтээ бүр амар гоё. Тэр бүр ингээд бүх юм ингээд чимээгүй. Тэгээд яг нуурын ирэх дээр байхгүй. Тэгээд нуур нь ямар ч хүн байхгүй. Тэгээд оройд ямар ч хүн байхгүй. Тэгэл амар тийм гоё. Зөвхөн нуурын дээр давлгаас амар гоё. Тэгээд ахиж нэг хондогч болоос ингээд дааш нэг хуцаа тавьчихж ирсэн болохоор тэр бүр амар гоёсэн. За би бүр тойрны хайжууд баг сая суулаа шүү дээ тэр нуурын хэмж. Амар гоё. Харин тийм ээ би бас явна энэ зам явна. Гоё аялаарай. За.
Хинээч мэдэхгүй чиний тухай нэг баримт. Хинээч мэдэхгүй. Тэгсэн чинь удаас бич мэдэхгүй гэж байна. Хинээч мэдэхгүй. Зөвхөн би л мэддэг гэж юу? Би багтаа тэр жоохон сонин шүү гэхдээ муухай гэж юм. Нойлн сэддэг гэсэн. Ямар сонирхолтой юм. Тэ хинж мэдгүй. Ух. Агай ингээд хилэн дээр ингээд уусгаад иддэг ч явахад зүгээр ингээд. Тийм дуусаад хилэн дээр уусгаад ингээд шимийн ингэж авдаг гэсэн. Ямар сонио. Сонирхолтой. Зүгээр ингээд нөгөө заримдаа залгин заяа, заримдаа хайчна. Тийм нөгөө сонирхож байгаа л юу л да. Юу л вэ? Гэхдээ миний юу болохгүй юм байна. Нөө бас юм тийм яг нөгөө юугаар нь бодтоор нь яаж штэ тий. Туршиж үзэж байна тий. Тэгдэг гэсэн тий. Гэтэ би энийг бол их тэгж яриад байдгүй. Би нэг нохотой байсан. За. Тийм. Тэгээд тэр маань яг им нохоо байсан. Тэгээд яг бага байхад намайг төрсний дараач гэдэг лөө яг ингэ манад иржсэн гэсэн. Нөгөө нохоонуудын заримдаа шууд ингэ нөгөө эзний олоо шууд очиж яг тэгж иржсэн гэсэн. Тэгээд манайд 10 хэдэн жил болоод тэгээд нөгөө суманд нэг тийм юу болдсон шүү дээ. Буудлага болов нохоонуудыг тий устгал тэр устгалаар нөгөө манайх хаалга хаагаагүй яжгаад харсан. Тэгээд тэр нохоо маань доглон байсан. Багада юу ягаад үнэгний хаханд ороод нэг хөл болсон. Тэгээд бүр амар хөөрхөн нохоо. Тэгээд би нохоонд бүр амар хайр. Тэгээд яг нэг хэсэг нохоогоо би бүр амар санддаг байсан. Гэтэ би ер нь нохооныхаа талаар ер нь хүнд хэлдэггүй. Ер нь найз нөхдөд хин гэдэг байсан. Гүжи гэдэг байсан. Гүжи. Одоо ингээд нэрийг хэлэнгүүт ингээд амар сонир сонир. Гүчи гэж аа. Гүжи. Тэгээд яаж ингэж дуудаад ирсэн нь бас ингээд гайхдаг. Мэдгүй. Тэр үед бол ингээд ханаас гараад амар болоод хүмүүстэй одоо ингээд яагаад тийм нэр өгсөн юм бол юу гэсэн ч бодохтой. Юусэн ойлгомжгүй. Амар инээдтэй түүхэн энийг зэрэгтэй энийг үзэх байх уу? Манай дүүний бичлэг бараг л үздэг. Манай дүү ч 1 насны зүрхтэй шүү дээ. Тэгэнгүүт ингээд бит хоёр угаасаа жоохон байнгут ингээд гөөжөө маань бүлгэлжүүл манай дүү очиод ингээд хамт унтчихдаг байсан. Хөдөө өвлжөөнд тэгэнгүүт ингээд юу руу очиод үүрлээ очиод тэгээд нохоондоо дээрх юм шиг байсан. Хөрхий. Зя юм бай. За хэрв цаг хугацаагаар аялах боломжтой бол аль үе рүү очих хүсэж байна? Өнгөрсөн л очино. Тэгээд би эмээтэйгээ уулзсан байгаа. Ойрхон юм биш үү? Тийм. Ойрхон 3 жилийн өмнө. Тэгээд яг нөгөө хүн нөгөө өвчнөр ингээд яг үүд болох юм бас жаахан харамсмаар л юм байна. Ингээд нүднээс гараад яг тийм өмнөх ингээд яг тэр хүний надад нэг үдээсэн дурсамж байгаа шүү дээ. Нэг юм төрхтэй гингүүд яг ингээд нэг тийм турж эцээд ч юм яг ингээд өөрчлөлтөө тэрэнгүүд тийм нүднээс гарна гэдэг нь болохгүй. Тийм сонин нүд бодлоо. Тэгээд яг одоо гэхдээ бас арай гайгүй юм заяа. Би гэхдээ яг намархан л яг эмээгийн тухай ярихад ингээд яалтчгүй зангирч ирэл шууд ингээд хурд өгсөн. Тэгээд одоо ингээд яг бага тасаал болж. Гэтэ энийг нэг ярихгүй байгаад тах тусам амар хэцүү байгууд яриад тасгаад тах хэрэгтэй байна гэдэг болгосон. Тийм байхаа. Тийм. Тэгээд би яг өвөдөө байж үзээгүй. Тэгээд ганцхан гэж үзээгүй. Тэг бодсон заяа. Одоо би хэрэг нөхөртэй бол бас болж болох юм гэж. Тийм шүү дээ. За чиний хувьд? Миний хувьд үү? Өнгөрсөн үсээд. Хайлаа за машин цацгаа. Өнгөрсөн өчнийг очиод явах вэ гэж бодлоо. Ирээд дүүрүү очиод хүүхдүүд хард юм уу? Өөр хүүхдүүдийг хараад, нөхрөө хараад, өөрийгөө хараад яаж буурлж яасан бэ? Хүүхдүүд маань хэр том болсон бэ? Хэр хүүхдүүдээ сайн өсгсөн бэ гэдэг ч. Тийм хүн мийг харах хүсэх байна. Нэг ирээдүйд авах шагналаа харчаад ирэх гээд байгаа шүү. Тэнгүүд яа за би хүүхдтэй болж чадах юм биш үү? Би хүүхдтэй өсгсөн байх шүү, зөв хүн болгосон байх шүү гэж бодвол нэг тийм зөв амьдрсан байх тийм. Тэгж боддог байх гэж.
За. За дуртай үнэр чинь юу вэ? Дуртай үнэр үү? Манай нөхрийн үнэр. Би яг ийм жижигхэн тийм нөгөө бэбиний үнэр. Тийм ялах хүүхдийн үнэр гэдэг шүү дээ. Яг тэр үнэр нь одоо хүртэл байдаг гэвэл итгэхгүй чи. За би итгэж байна. Чи үнэрлсэн юм шүү дээ. Би чамд итгэж. Амар сайн уу? Хүн дэлхийд итгэдэг байхгүй. Тэгээ манай нөхөр тийм амар гоё үнэртэй. Уусаа хүн болгон үнэртэй шүү дээ өөрөөсөө. Тэгээ манай нөхөр илүү гоё юм шиг санагдав надад. Тэгээ манай ээжийн бас үнэр амар гоё. Яг тэр нэг хөхнийхэн дээр завсраас үнэртэй үнэр нь амар гоё. За би очоод ээжийнхээ хөхний завсрыг үнэрлээ. Тэгээ үнэрлж үзээ. Яг үнэр байгаа. Хөшний үнэр биш дээ. Яг өөрийнхөө биес ялгаж байгаа. Тэр ах үнэр. Тэгээ. Нөхөр ээж юм байна. Миний хувьд болохоор ийм ахын үнэрт дуртай. Уусаа би маргал. Тийм. Тэнгүүтээ би ер нь нэг үнэртэй бас нэг тийм зохиомлоор гаргаад авсан. Тэнгүүтээ жаахан ийм тэр ч одоо ер нь тансан үнэртэй орно шүү дээ. Тэнгүүд тийм үнэрийг би жаахан таашаадаг. Бас нэг тийм. Яа. Бас ингэ нэг муухай санагдаад идэх байхгүй. Гэтэ яг үнээр гоё нэг тийм гоё нэртэй уснууд ч гэдэм юм дгүй. Гоё л таа. Гэтэ яг би бол тэгдэггүй. Тэгээ нэг тийм ахын үнээр ч юм уу яг байгалийн үнээр тийм юм дуртай. Тэр нөгөө нэг амин тоснууд байдаг шүү дээ. Нөгөө essential oils тэдрээс гоё. Тийм. Тэгээс нөгөө арцны үнээр, хомоолны үнээр энэ нэг гурвалжийн масаад басдаг. Тийм. Тэдрээс бүтэр ба шүү. Тэгэнгүүтээ яг би энэ асуултыг өчтөр нөгөө яаж ангахтаа гэд бодсон ч нөгөө айл руу оронгууд тэр айлаас үнэртдэг үнэр гэж бас байдаг. Тэр бас ямар сонирхолтой. Одоо ингээл надад ямар ч нэг 2 3 айл хэлбэн зөө. Бүр яг л тэр айлаас үнэртдэг. Яг тэр айлын хүмүүсээс үнэртдэг. Яг нэг тийм онцгой үнэр үсттэй. Тэнгүүд бүр тийм тод хүртэл надад үлдсэн байгаа байхгүй тэр айл. За чи өөрөө тухай хүмүүсээс хамгийн их сонсдог тодорхойлт үе. Тодорхойлолт. Ямар сэтгэлээсээ л гэдэг. Ер нь ажлын байран дээр ч, найзууд дээрээ ч ер нь хаач нэг тийм марч ийсэн нэг тийм хийчгээд зүтгээд байна да гэдэг нэг тийм хандлагаар ер нь хэлдэг. Тэгээд би яг ингэ санал нийлдэггүй бас нэг юм намайг амар зөөлөн байдаг. Тэгээ би ч юм бол уулна нэг дотроо нэг тийм амар цэх нэг тийм төмөр хүн байгаад байгаа байхгүй өөрийгөө харж байгаа. Тэнгүүд тэр хүмүүс болохоор зөөлөн нэгүүд ингэ тэр одоо төмөр биш гэсэн юм байна. Тэр хоёрт бол биш байсан. Тэгэхээр угаасаа л ер нь л би нэг тийм тэрэн дээр нэг маргаад байхгүй би зүгээр бас зөөлөн хүн юм шиг байна. За манай хүний хувьд могол шудраг л гэдэг байна. Юма одоо үзэл бодлоо шууд тэлчдэг. Тэгтээ би бол заримдаа хэтрүүлжсэн байна. Тэрийг одоо бодоод ахнаа хэтрүүлээд одоо үзэл бодлоо илэрхийлэх чинь ингээд хүнийг хэтрийг хүмүүжүүлдэг ч юм уу хэтэрхий гэдэгээс мэж магадгүй. Одоо бас тэгж бодоод байт. Одоо л яг би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ. Гэхдээ хүний үзэл бодолд хүндэлтэй хандна. Тийм ярьж байна. Тэгээс намайг хөвгөлтэй л гэдэг гэсэн одоо тэгтээ бас хүнээс өөрчлөгдсөн гэж боддог. Ахаа. Яг өнөөдөр тодорхойлолоо. Тий. За. За сүүлийн асуулт. Сайн миний сүүлийн асуулт шүү дээ. Тийм үү. За сүүлийн асуулт. Та багадаа өөрийгөө супер хүч чадалтай гэж бодож байсан уу? Үгүй бодож байгаагүй. Би зүгээр өөрийгөө супер хүч чадалтай болох юм бол ямар хүч чадалтай болох вэ гэдэг тал дээр аяг боддог байсан. За ямар хүч чадалтай болох? Тэр нь болохоор цаг хугацаагаар аялах тэгээд хүний бодол авшиг. Хоёр юм. Чи би болохоор тэр үл одоо би ч одоо киноны хүүхд юм шүү. Угаасаа багада киноос одоо ч үздэг юм шүү. Би ингээд яг энэ амьдралыг ингээд хийсвэр гэж боддог байсан. За.
Тэгээ яг ингээд нэг ингээд унтж байгаа сэрүүл би ингээд яг зүуднээсээ сэрнэ гэж боддог байсан. Тийм. Ерөөсөө би яг энэ амьдралыг жинхэнэ яг хүлийн зөвшөөрөлтөйг байсан байхгүй. Тэгээд эсвэл ингээд намайг хаанах дээрээс хүн харж байгаа гэж боддог. Одоо жишээлбэл ингээд хоргонд миний амьдрал явагдаж байгаа. Тэгээд ингээд гаднаас ажиглаад байгаа юм болов уу гэд яагаад тэгэж боддог гэсэн юм гэхээр яг миний нүдээр л бүх амьдрал харагддаг гэсэн байхгүй. Тэмүүтээ ингээд босод хүмүүс нь ингээд амар яг тэр хүмүүс бас яг ингээд начиг ингэж амьдарч байгаа гэдэг би бас яг ойлгоогүй байсан. Би ганцаараа энийг л би ганцаараа жаргал би ганцаараа цаваад байгаа юм. Тэгээд тэр жижигэн зүйлс. Тэгэл би хүн бол өөрөөсөө амьдралаа амьдарч байгаа юм шиг ойлгосныхан дараа яг хөрсөн дээр боож эхэлсэн дээ. Зөв. Тийм. Сонирхолтой тий. Өстөө гайхалтай байлаа. Баярлалаа. ChatGPT баярлалаа. ChatGPT баярлалаа. Яа, бүр яасан ч гал гарсан яриа болоод. Тийм байл. Гэхдээ хүний таних гэж хэцүү. Хүний таних гэдэг төөрдөг байшинтай адилхан. Тэмүүтээ тэр хүн нь бас ингээ байнга хувьсаад байгаа юм чинь. Тий. Угаасаа хүн бол өөрчлөлтөд байгаа юм чинь. Тэгээд юу хүний таних юм битгий л заримдаа өөрийгөө ч ойлгохгүй зөндөө багш. Тэгэхээр бүр хэцүү тийм. Яах вэ?